Монгол тэмдэг намаас бүгдээ. За өнөөдөр бүгдээ монгол хичээлдээ юуны тооц судлах гэдэг шүү. За нохоо энэ зүйл ямар өдрийн ямар нохоо гэж бодож байна вэ? За Монгол банхар гэж нөгөө хүмүүс за хоёулаа Монгол нохоо ахны. За тэгвэл энэ хоёр нохооны маань нэг нь болохоор банхар гэж нэрлэдэг. Нөгөөх нь баатар гэж нэрлэдэг. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ банхар хоёрын талаар шүлгэлт маань юуны тухай өгөх вэ гэдгийг өнөөдөр үзэж судлах юм. Та нар ямар үйл явдал болно гэж бодож байна юу? За бүгдээрээ сонгоцгийн нэгээд 128 тоо хугацаа гаргачих. 128 тоо. хамгийн дээд байгаа зургийг ажиллаа. За нэг нь болохоор ямар нохоо, хоёр нохоо тийм үү? Тийм үү та. За нэг нь болохоор тийм бараантай хар өнгөтэй нохоо. Нөгөө нь болохоор шаргал. За улмар шаргалтай тийм шаргалуудтай нохоо байна. Тэгвэл энэ хоёр нохоо аль нь баатар болоо? Банхар нах. Тэгвэл одоо энэ хоёрын талаар яг зохиож юу гэж хэлэх бол бидний шүлхт маань юу гэж хэлэх бол шүлгээ уншихгүй шүү дээ. Тэгвэл таамаглаж ярилцээ ойлцлоо. Юу гэж хэлэх бол чи юу гэж бодож байна? Зургийг хараад. За. Багтмаар хоёрын гэртээ найз. Тийм. Тэр хоёр тусгай юу идэх хаана? Оо, нэр магадгүй юм байна. Өөр юм бэ? Даамай гэж боддог. Багш шүлгээ уншиж хэлээгүй шүү. Сайн үгүй. Хавас магадгүй юм. Ямар нэг юм хийж байна? За. За баатар чи яагаад баатар тийм мундаг авах тийм сайн үйл хийж бодсон? Чи бүдэг цаашаа яагаад тийм бодсон? Араа битэрээ. За чи батаргээ яагаад тийм? Яагаад тийм бодсон? За тийм баатар нохоо босоо зогсдог байна. Банхар ингээд гэж байгаа хэвсэн авах та банхрыг ямар нохоо гэж бодож байна? Баатар нохоо тийм ирч хүчтэй тийм нохоо үнэнчтэй тийм нохоо байж магадгүй. За тэгвэл бүгдээрээ шүлэг энэ хоёрын талаар юу гэж хэлэх уншмаар байна уу? Уншмаар. За тэгвэл одоо бүгдээрээ 128 хуудасны доо баатар банхар хоёроос шүлэг байна уу? Байна. Гэхдээ за шүлгийг уншихдаа дахрах үгийг нөхөж өгсөн. Нүхний багштай. За өнөөдөр өгчнээс хамт бат зургуудыг ажиллаарай. Энэ бүхний хоорондоо ямар өгөөж байна вэ? Алийг сонгох илүү тохиолдолтой. Хэдэн үг хэлчих нь хараа өгдөг намайг. Бидний шүлгэндээ маань 9 үг байх болоод тээ. Дагдаг 9 үг гэж байна. Да, бүгдээ цаа.
Хүний нөхөр. За эхний 3-р бүлгээр эхний үг байх байна тийм үү? За тэгвэл энэ шүлэг маань эхний үсгүүд нь хоорондоо ямар хэвтэй? За шүлэг маань эхний эхлэлсэн адилхан бас үсгэл нь өстэй байдаг тийм үү? За тэгвэл энэ мирастик гэдэг хоёр үг маань хоорондоо ямар хөстэй өгнөд вэ? Ойролцоогтой. Хоёр үг гэдэг маань хоёулаа амтай ойролцоогтой. Ачаа бараа бас ойролцоогтой. За тэгвэл энэ 18 үг байна. Харин ханах 9 үгийг сонгож уншина. Тэр одоо янаас сигийн оронд яг үлээ. За бусдаа найз тавсаа гэж юм. За бусдаа найз тавсаа. Яг баяа. За чи яг яаж хийж гэж ойлгосон бэ? Найз тавсаа. Шаш бороо өөр. Энэ хараад энэ өнөд яас тавьчихсан. За тэгвэл бүгдээрээ нөхөж бичээс өмнө нөхөж уншия. Номон дээр бичиж өгөхгүй шүү дээ. За гэхэд уншия. За нэгдүгээр сатанаха. Эхний 6 мөрийг уншия. Сега сүүлийн гэдэг үгийг хэлсэн байна тийм үү? Сүүлийн аль өргөөж хэсгэд сүүлийн чад банхар томруулна. За далавч мөрнөөс эхлээд багшаа болон 2-р асуултанд уншъя. За шараа. За юусэн бэ? Ямар хөвдөг хөө? Уяасаа хөө? Айгуун зүгээрээ тахсан. Арчаатай. Заавшээ. Банхар гэхэд гэрийн ойр юуны ёроолоо? Юуны ёроолоо? Баруун ёроолоо. Сайн бодорой. Нэг юмны ёроолоо мухадах нь шүү дээ. Юуны ёроолоо? Ачааны ёроолоо, барааны ёроолоо. Банхар гэхэд гэрийн ойр барааны ёроолоо үүсгэн хамгийн анхны уурын чимээ гэж үгэлсэн ба. Баярлалаа. Хамгийн анхны уурын чимээ бид нар нэг нүдүрийн дуу гэж их уншижсэн тийм үү? Монгол хэлээр тэрэн дээр уур гэдэг шүү дээ. Өдөөний ажил өдөө усад яаж вэ? Гол хамгийн ихний уурын чимээгээ банхар босдог гэсэн байна. За туусан хэсгийг 3-р санааг нүгэж уншъя. За ямар үг вэ? Түрүүчи. Заамшраа. Гэгдэж хийж яг уу ярах хөө
Ibu tahu itu tak. Oleh suami Joni Kiship Raya Chanasmide Bakır içtiği yer Chanasla Çünkü neler bana Anlatımda Tayvan'da bakar şey Ama Aslan di 나도 간단하게 보기 때리는 곳이 보기 마트를
чи ямар эдээс үнэтэй харж байна. Айнаас яа. Давчир. Бачаавс. Наатаа одоо нэрчтэй. За босно. Исүүг фотостук байна. Энэ групп дээр зарах татаж олж шүү гэдэг. Одоо чи энэ бараг гэдэг бараг дээр барааны гэж зарах татаж байна. Сүүлийн заасан тэгээд өвчин хаач. Наадрагийн хойш бүх маань
Гурав үг маань үхэр. Дөрөв үг маань барааны. За хав үг маань жижиг. Дөрөв үг маань баруун. Догоов үг маань архиж. Дараагийн нь гидэж. Дараагийн нь амглан. За энэ шүлгийг бид яаж унших вэ? Шүлгийг яаж унших вэ? Маш гоё уу яар уншиж хэрэгтэй юм. Маань зөвшөө. Өөрөөр шүлгийг энэ авчих юм яаж унших. Дэлгэцнэртэй тохирч байна уу юу? Баярлалаа. Хоёр өөр нохой тийм үү? Тэгвэл банхар ямар нохой? Анх хоёр юу дээрээс мөгшөө. Тантаны үгтэй яг ямар нохой? Чи залхуу гин яаж вэ? Эсвэл шүлгэн дээр маань сүүлийн айл зааж байгаа. Сүүлийн айл өргөө төгсгөл сүүлээ төгсгөлаа сүүлээ хашаа банхар царилдаг гэсэн. Тэр юу гэсэн үг юм бол? Тэр тань юу гэж бодов? За сүүлийн айл өргөө төгсгөл тэр одоо өдөр болж гинөө шөнө болж гинөө өглөө болж гинөө өргөө төгсгөл гэсэн шүү дээ. Ошхон одоо айл өргөө уушиг ихлээд унтсан байна шүү дээ. Тэгэхэд яаж банхар гэрхтээ уян нохоо яастай юм бол нохоо яг юм чигэн Монгол нохоо шүн одоо амбармаа гэр хотоо сахиж хондог тийм үү? Итэл банхар маань яасан блэ? Баатрахаар сүүлийн айл өргөө төгсгөд баатар яах юм блэ? Сүүлийн өргөө босдог гэсэн шүү дээ. Тэгэхээр баатар маань хідэн нойр авдаг байна. Өдөр нь шүүхийн баатар юу гэдэг вэ? Гэр хотоо мандах. Харин тэгвэл нөгөө нэг исэн шүү дээ. Барааны яраа банхар ихтэй зүүдлээ унтдаг гэсэн ба. Тэгвэл банхар яг юу зүүдлж унтдаг уу? Юу гэж баатар заагаад санагдсан. Баатар миний ажмын баатар юу хэлэх юм бэ? Баатар баатар өдөр унтахтаа юу зүудэлдэг болоо? Баатар өдөр унтахтаа
За атоматаа сайн хамгаалж ингэж болдог бас юм уу? За тийм ээ. За бүгд санаа нэг бүсдэг харааж байна. За нэг бүсдэг харааж байна. За энэ бүсдэн дээр яг үгүй. Шүд баатар сүүлийн айл өргөд өчгөл сүүлийн өргөд баатар босдог гэсэн. Харин баатар энэ үед юу ийд вүлээ? За тэрийг бичнэ шүү. Тэр өдрний үеийн шүний үеийн өглөөний үеийн ингээд баатар хоёрыг бослож бичнэ. За тэр үгээр. Датанийг Ormano taş düşüyor. Akaltan iki düşüştü. Dağıtın şunun para. Сүүлийн айл өргөөд өсгөд сүүлийн өргөөд баатар босдог гэсэн. Харин баатар болохоор яаж вэ? Сүүлийн айл өргөөд өсгөд тийм шүү дээ. Дааш минийсэн сайн харж байгаа чиглээ уншиж байгаа чинь. Тийм. Баатар өдөр яаж вэ? Чиглээ заахад чиглээ уншаад нүхий чиглээ чиглээс өөр байгаа. Наатаас нь багтахгүй байж магадгүй тэгвэл илүү ороод болно. За тэр. Наатаа яаж үгүй. Хоорондоо ярилцаад багш өдөр яадаг гэхээ би юус асууж чадах шүү. Тусдаа асуусан хоорондоо шүмжлэдэг. Ini menurut sudah. Harus cek itu. Dalam proses disebut.
Яагаад татгалзаа. 이거 수술이세요. 아, 그래. 내려주세요. 내려주시나? 나 박성근 게 이게 스쿼트 나와. 왼쪽 나와봐. 이 생각보다 없나? 나 박성근 나와봤지.
Заавал бүгдээ багтах хоёрыг диаграмаар ижил шинж ба төстэй шинжийг ялгаатай шинжийг яаж яадаг. За энэ гол болохоор ямар шинж ирдэг гэдэг ижил төстэй шинж. Энэ болохоор багтах багын ялгаатай шинж. За төстэй шинж ямар шинжийг ирдэг вэ? Гараа өгөх. За хоёулаа нохой. За гурван уундаг. За түлхэх зүйл. Багшны хэлсэн. Яг хоёр нэгэн үстэй ижлэхний шинжүүд нь юу вэ? За За, ерөнхийдөө бие хүнсээр хоёр ажил нохоолох өгдөг юм уу? За, байцаал хэлсэн. хоёулаа ихэнх саруутай. За, саруутай. Багшаас хоёулаа хөвдөг. Оо, мэдээж нэг хөвдөг тийм. За, хоёулаа ажилтай. ажилтай. Ким гэрмэ? Хоёулаа гэрийн хэмжээнд. Оо, мэдээж хоёулаа гэрийн хэмжээнд нохоо. Тэрнээс ч дахин нохоо юм гэж юу? За, хоёулаа гадаа байдаг. Ямар вэ? Хоёулаа уурдаг уу? Хоёулаа зүүдэлдэг. Зүүдэлдэг нэрэл ямар вэ? За тэгвэл ижил шинжүүд нь гүндээ байна юм уу? Тэгвэл харин баграас ялгаж шинж нь үлээ. Ямар мэндэг надад тэр юу юм бэ? Ой,
За. Уг нь бол яг л ногоож яасан. За баярлалаа. Маш сайн тэгшээ. За. Ой, томаасгүй. Яасан. Заах бүхнээ бүгдээрээ хийжтэй. Хичээл маш ихтэй тааварлаа. Ахмира. Гэхдээ Монгол нохоодсон сүлэг зохиож ирээ заяа. За 8 мөтэй. Загийг Монгол нохоодсон 8 мөтэй сүлэг зохиож ирээ. Монгол нохоо ямар үгүй дээрээ жавсаа асуугаад өнөөдөр хонсон дээр